За энэ хүнийг Эрдэнэтрийн Тамир гэдэг тэрээр Эдхүрэнгийн бүртгэлийн газраас 3 удаа байрны ойр дээр шинээр авч нийтдээ 4 хүний залилсан ийм гэмт хэрэг үйлдсэн юм а. За түүний хэргийг улсын мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн байцаагч нар бол ажлын шалгаж байгаа. За мөн түүнийг улс орон даяар эрен сурвалжилж байна. Эрдэнэтрийн Тамир нь Баян гол дүүргийн 8 дугаар хороонд харьяалагддаг 24 настай юм байна. Түүнийг гэр бүлийнхэн ч олохгүй байгаа гэж мэдүүлсэн байна. Тамир нь Эдхүрэн улсын бүртгэлийн газраас залилж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээнүүдэд ашиглаж нийлээд хитэн хүнийг залилсан байна. 1 жилийн өмнө орон сууцаа 3 сарын хугацаантай барьцаанд тавьж 4 хүнээс нийтдээ 35 сая 400 мянган төгрөг залилсан байна. Тиймээс дахиад хичнээн хүнийг залилсан байж мэдхээр байгаа энэ хүнийг улс орон даяар эрен сурвалжилж байгаамаа. Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж дараагийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Бид нэгд өдөр бүр 5 дахь хагас сайн бүтэн сайн үеийн талаар мэдээлж танд сэрэмжлүүлэг хүргэдэг. Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн оршин суугч 71 настай эрэгтэй Б гэгч архи хэтрүүлэн уусан үедээ гэртээ амиа алджээ. Эмч нарын үзэлгээр архинд хордож нас барсан нь тогтоогдсон байна. Мөн Дорногов аймгийн замын үд суманд Г-гийн гэр шатаж байна гэх дуудлагын дагуу Галунтраах ангийнхан очиж Галунтраахад нэг айлын 4 хүн шатаж нас барсан байжээ. Хүүтний уйлрал ирсэн учраас айлбар гал төрж нүүр сэргэлж байгаа. Мөн шөнийн цагаар тэн залгах нь өссөн. Тиймээс галын захилгааны аюулгүй байдлаа сайн хангахыг анхааруулж байна.